Яг л хүүхчийг аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг йогийн байрлал гэж байдаг. Тэгвэл өнөөдөр хамтдаа аз жаргалтай хүүхэд байрлалыг хийцгээе. Хорон дээрээ дэшээ харж хөвтөөд хоёр гараараа хөлнийхөө улнаас бариад аль болохоор өвдгийг цээжний хажуу талаар орныхоо матрасан дээр хүрхийг хичээгээрээ дээрээсээ зөөлөн гараараа дарж өгье. Амьсгал аваад, амьсгал гаргаад айжмаар сунгаж өгнө. Уртаар гүнзгий амьсгал аваад удаан тайван гаргаад дахин уртаар гүнзгий амьсгал аваад удаан тайвнаар гаргаад. За тэгээ хоёр тал руугаа зөөлнөөр хөдлөе. Өвдгөө баруун өвдөг матрасан дээрээ зүүн өвдөг матрасан дээрээ хүргээд за айжмаар баруун талын хөлийг жигээд буцааж татаад зүүн талынхаа хөлийг жигээд буцааж татаад за хоёр талынхаа хөлийг мөн жигээд буцаагаа татлаа. Энэхүү дасгалыг өдөр тутам тогтмол хийснээр таны чангарсан хүзүү мөр нуруу арцгны хэсгийн булчин сулрахаас гадна илүү тайван амар амгалан мэдрэмжийг төрүүлэх болно. Ингээд хамтдаа дасгал хийсэн баярлалаа.